Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр хөөрхөн хүүхдүүдтэй зориулаад 2025 онд нээлттэй хийсэн Элио хүүхэлдэйн киног ярьж өгөхөөр бэлдлээ. Пуужинта хотдог. Эсвэл сансрын чипс ямар вэ? Спагеттитэй солирын бөмбөгнүүд, огторгон усан үзэм. Элио, чи ямар нэг юм идэх хэрэгтэй. Ээж чинь чамд юу захиалж өгдөг байсныг санаж байна уу? Ингээд Элио юу ч дуурсангүй. Гэтэл Олгаг найз нь дуудаад ярилцсан. Энэ хүүг Элио гэдэг бөгөөд Элиогийн эцэг их нь өнгөрсөн тул авга ихч Олга нь түүнийг харж хандаж байна. Олга сансрын төвд ажилладаг бөгөөд астроном гэдэг том төсөлд ажиллах гэсэн боловч Элиог харж хандах хэрэгтэй тул нэг л бүтэмжгүй байж таардаг. Олгаг найзтайгаа ярьж явах хооронд Элио ширээн дорос босоод явчихсан байв. Элио эцэг их нь байхгүй болсноос хойш их ганцаарцсан харагдана. Энэ үед удахгүй нэгдэх үдсэглэн сонирхлыг нь татснаар Элио орж хардаг. Тэнд нэгэн алтан пянз байх бөгөөд Элио тоглуулж үзнэ. Эрт дээр үеэс хүмүүс бид үнэхээр ганцаараа гэж юу хэмээн одод руу харж гайхан биширдэг байсан. Voyager бол үүнийг олж мэдэх бидний анхны оролдлого юм. Энэхүү судлаач нь даалгаварт гарч ямар ч хүний очиж байгаагүй алс хол руу зорж сансар өгтөргөн хязгаар руу ая хэлсэн юм. Voyager-ыг хийсэн хүмүүс түүнийг хийзээж дахин харах боломжгүй болсон. Энэ нь ганцаараа аажмаар замхран алга болсон юм. Гэвч нэг л өдөр олон ертөнцүүд энэхүү мэдээг хүлээн авах бах. Тэгснээр Voyager даалгавраа биелүүлж энэ бүхний эцэст бид ганцаараа биш гэдгийг батлах болно. Элиогийн нүдэнд итгэл найдвар төрсөн мэт харагдлаа. Олга харин түүнийг оллоо. Үнэхээр энд амьдрал байгаа юу Олга? Ингэснээр тэд гэртээ харьлаа. Voyager хөлөг харин агаар мандал төвж байтал нэг ногоон гэрэл гарч ирээд хөлгийг аваад явчлаа. Энэ хооронд Элио маань далайн эрэг дээр харь гаргийнхаа би энд байна гэх тэмдэг зураад тэндээ өдөржин хэвтэж өнгөрүүлнэ. Өнөөдрийн оролдлого бүтэлгүйтлээ. Гэхдээ түүний найдвар тасарсангүй. Өдөр болгон шин төхөөрөмж бүтээгээд харийнхныг олохыг хичээсээр өдөр хоног өнгөрсөн өрөл. Нэг өдөр тэр унтаад өглөө. Гэтэл ногоон гэрэл дээрээс нь туслаа. Гайхаад харсан чи энэ хүү айдгаа. Чи Элио юу? Өөрөө хэн бэ? Чи радио холбооны сонсогчдын клубын зар тавьсан биз дээ. Тий. Би бол Элио Солис. Радио клубын удирдагч, бас ерөнхийлөгч. Янзтай. Намайг Брайс гэдэг. Чи авчирсан юм уу? Тийм ээ. Энэ аавын маань радио. Гэхдээ надад өөр ингэсэн станцын нэр бий. PX LOL гэдэг юм. Заримдаа үүнээс болж хүмүүс намайг шаалдаг юм. Чи хэр холбогдож байсан бэ? Нэг удаа бүр Охайо хүртэл холбогдсон. Ингээд Элио сэтгэлээр унлаа. Ингэсэн ч тэрээр Брайсын радиог ашиглан өөрийнхөө төхөөрөмжийг сайжруулна. Ингээд Брайстай хамт Калеб гэх хүү ирсэн байх бөгөөд Элио төхөөрөмжөө авсан тул тэднийг хурдан явуулахыг хүсдэг. Тэр үед нь Генет Элиогийн угсарсан төхөөрөмж ажиллаж эхлэх бөгөөд Калеб сайхан төхөөрөмжөнд нь ойрлоо. Калеб Элиотой төхөөрөмжийг нь булаацалдаж байгаад төхөөрөмжийг нь эвчихлээ. Элио уурлаж Калебтэй зодтолдоод ингээд манай хоёр эргийн харуулт баригдчихна. Элиогийн их чинь түүнийг очиж аваад замдаа жаахан үгэлнэ. Ингээд л Олгагийн ажлынхаа ирж өнөөрэ астронавт програмын семинарт тавлахыг түүнд хэлдэг. Гэвч тэрээр Элиогоос болоод явж чадхааргүй байлаа. Би эдгээрийг хил хязгаарыг шалгаж байна уу? Эсвэл урагшгүй байна уу гэдгийг үнэхээр мэдэхгүй байна. Чи эднэрийн аль нь вэ? Ингээд сэтгэл хөдлөл заасан зургтуудаас харууллаа. Мэдэхгүй юм да. Гэхдээ энэ бол та байна. Надад сүүлийн нэг уулзалт байна. Тиймээс чи энд суугаад хөдлөхгүй, ярихгүй. Бас өөрийгөө ядаж 10 минут гэмтээхгүй байж бай. Надад угаасаа зохицуулах олон асуудлууд байна. Элио сууж байхад Олгагийн ажлын хүмүүс харь гаргийнхныг олсон тул яаралтай уулзалт хийж байгааг сонсов. Сэнүүч Элио тэднийг даган уулзалтыг нууцаар сонслоо. Гэтэл тэнд нь Мелмек гэх эрдэмтэн Элиогийн төхөөрөмж хүлээн авсантай адил дохиог хүлээн авсан байдаг. Ажлынх нь түүнд эргэлдсэн байдалтай байхад тэр давтамжийг тохируулснаар сайн байна уу дэлхийн хүмүүсээ. Ингээсээ холоо бичигдсэн байхыг тэдэнд сонсголоо. Мальмек 1977 онд NASA Voyager-ыг илгээсэн. Golden Record нь дэлхийн лонхон дахь зурус байсан юм. Дэлхийн гарагийн хүүхдүүдээс мэдчилж байна. Та нар ойлгохгүй байна уу? Миний бодлоор хэн нэгэн бидний зурусыг од хоорондын орон зайд олсон байна. Тэгээд бидэн рүү хариу илгээж байна. Бид зүгээр л ингээд орхиж болохгүй. Бид хариу өгөх хэрэгтэй. Мальмек хиймэл дагуулын байршлыг өөрчилж аль хэдийн хариу илгээх бүх зүйлийг бэлтжигсэн байдаг. Энэхүү тэрээр Олгагаас зурус илгээх зөвшөөрөл өгөхийг хүсгэд Олга зөвшөөрсөнгүй. Түүний ярианд харин зөвхөн Элио л итгэж байлаа. Олга, бид тойрог замыг шинжилчихэд гэдгийг бүгдэд сануулъя. Бид тэнэмэл нисдэг тавгны дохиог биш, сансрын хог хэглийг хяндаг. Зүгээр л 5 минут завсарлаа. Урчин байлаа. Хүмүүс тарахад Элио нуугдж байсан газараасаа гарч ирээд компьютер дээр хариу зурусыг бичиж эхлэв. Дэлхийн гарагийн Элио Солис ярьж байна. Би инх тайвныг эрхэмлэж байна. Мөн би та нартай нэгдэхдээ маш их баяртай байна. Би бүтээлч, хөдөлмөрч, булчинлаг. Тиймээс ирж намайг аваарай. Би хүлээж байгаа шүү. За баяртай, хайртай шүү. Гэт зурус илгээж эхлэв. Ингээд л зурусаас болж сансрын бааз бүхэлдээ цахилгааны сааталд ороод тоггүй болчихдог. Олга Элиог шууд өрөөнд нь аваачлаа. Элио харин удахгүй өөрийг нь авахар харийнхаа ирнэ гэж итгээд юма баглаад эхэлдэг. Харин Олгаг дүүгээс нь болоод дарганар нь утсаар баахан загиндаг. Элиогийн сэтгэл маш их хөдөлж юма хайгаад гарах үед нь эгч нь харийнхан чамайг авахар ирэхгүй. Чи хяналтаас гарч байна. Чи зодоо
зохион хийсэн. Чи бүх баазын цахилгааныг тасалсан. Би бараг ажлаасаа халагдах шахлаа. Бид өөр зүйл оролдож үзэх хэрэгтэй. Гэж хэлээд түүнд дотор байртай сургуулийн боршуурыг үзүүлдэг. Элио харин өөрөөс нь салах гэж байна гэд ихэд гомдноо. Ольга түнд энэ бол хэдхэн хоногийн зуслан гэж тайлбарладаг. Ольга чамд найз хэрэгтэй. Надад найз хэрэггүй. Би харь гаргийнхантай уулзах хэрэгтэй байна. Яагаад гэвэл тэнд 500 сая амьдрах боломжтой гариг байгаа. Мөн тэдний нэг нь намайг хүсчил таараа. Чи намайг хүсдэггүй нь ойлгомжтой. Мэдээч би чамайг хүсдэг шүү дээ. Бид чинь гэр бүл. Чи миний гэр бүл биш. Ольга харин сэтгэлээр унлаа. Чиний амьдрал тэнд байхгүй. Харин энд байгаа. Энхүү эгчдүү хоёр хүндхэн маргалдаад хин тустай байхаар болдог. Ольга маргааш нь түүнийг цуслан түргэж өгөх бөгөөд Элио мэдээж дургүйхан байж байна. Элио зогсож байтал өнөөх далайн ирэг дээр Элиотой зодтолдог хоёр хүү. Энэ хоёр бас энд сурдаг юм байна. Оройн Брайан Калеб хоёр найзуудтайгаа нийлээд баг зүүж Элиог айлгахаар майхан руу гэтлээ. Гэтэл Элио тэнд байсангүй. Элио айсандаа ойроо зугтчихсан байна. Бороод шир орж байна. Энэ хооронд их чинь ажил дээр их л завгүй байж байна. Тэр үед ягаад чин дүүдээ гинэт санаа зовоод бичих гэж байтал радар дээр гинэт үл мэдэгдэх бие харагдаад нэг өөр дөхөө гэлрүүлдэг. Тог нь бас л тасарчихлаа. Элио харин уулан дундургүйсээр нэг унсан модны ард орж нуугддаг. Их чинь харин өнөөх ирсэн дөхөөнүүдийг ойлгохоор хичээж байна. Бичигнүүд нийлсээр өдөрдөгчаа авчир гисэн зурус болов. Элиогийн утсан ч гэсэн нөгөө дөхөө нь харагдав. Даанч хүүхдүүд түүнийг бариад авлаа. Яг нүүрэн дундуур нь цохих гэж байтал усан дундаас гэрэл цацарлаа. Элио айсандаа нүдэ аниад нээлээ. Тэр үед бүх орон зай цаг хугацаа зогссон байна. Тэнгэрт тод гихч нь улаан ягаан гэрэл түүн рүү гинэт ойртоод ногоон гэрлийн тусгал түүнийг газраас хөндөрүүллээ. Элио харин харийнхантай уулзлаа гэд бөөн баяр болж байна. Ингээд хүлэг онгоц түүнийг авчвлаа. Өтний нүгшийг хэмжээсээр шилжээд тэрээр нэг нь татах хүчгүй орон зайд гарч ирдэг. Энэ үед жижиг амтан гарч ирээд Элиог шинжилж орчуулах төхөөрөмж өглөө. Туршил намайг ойлгож байна уу? Тийм ээ. Хүүх танилцсандаа таатай байна. Би бол шингэн супер компьютер. Таны талцлыг тааруулахыг зөвшөөрнө үү? Энэхүү талцлыг тохируулаад Элио газар унлаа. Ингээд компьютер Элиод өөрийнхөө гариг уулах Com-Universe-ийг танилцуулдаг. Энэ нь сансар өгтөргөн дэвшилтэд төрөл зүйлийн бүх галактикийн байгууллага юм байна. Энд орчлон ертөнцийн бүх оршихуй ирж мэдлэг мэдээлэлээ солилцдог. Анх удаа харийнхныг харсан Элио маань мэдээж шок. Тэгээд Элио дээр элчин сайд нар нэрээд мэдлээ. Энэ ягааныг нь Questa, саралдууг нь Helix гэдэг. Харин энэ чулуу шиг нөхрийг Tegmin гэдэг юм байна. Элиог бүгд нэр дэвшигч гэх бөгөөд Элио одоохондоо учрыг нь ойлгохгүй байгаа бололтой. Хэрв бүх гишүүд түүнийг үлдэхийг зөвшөөрвөл Элио энд үлдэж болох юм байна. Элио маань харийнхантай танилцж бүтээсэн бүтээлүүдийг нь гайхан биширч явсаар л Элио би яг л энд үргэлж байх ёстой байсан юм шиг мэдрэгдэж байна. Та нар намайг хайж байсныг мэдсэн юм аа. Мэдээж бид чамайг хайж байсан. Бид чиний илгээсэн энэ хөөрхөн жижиг сансрын төхөөрөмжийг олсноос хойш өнөөх нь харин нөгөө Voyager хөлөг байдаг. Тэд хөлгийг олоод дэлхий рүү хариу илгээгээд Элиог олсон юм байна. Questa бид эцэст нь чамтай танилцсандаа маш их баяртай байна. Дэлхийн өдөрдөгчаа. Элио гайхаж өөрийг нь буруу ойлгосон болохыг анзаардаг. Гэтэл гинэт өөр нэг нэр дэвшигчтэй холбоотой асуудал гарснаар тэд явлаа. Энэ бол Lord Graygan бөгөөд тэр өөрийн зэвсгүүд болон Com-Universe-ийн технологиг нэгтгэхэд хинч зогсоож чадахгүй хүчрхэг холбоотой болохыг хүсдэг. Гэсэн ч түүний заналт байдлыг хараад гишүүд зөвшөөрсөнгүй. Lord Graygan би бол Lord Graygan хэл ургийн цус дэзэн хаан тохирохгүй гинэ. За бид хүлээцтэй байдал болон нээлттэй сэтгэлгээнд итгэдэг. Би хүлээцтэй байна. Уучлаарай. Энэ бүхэн танаас болоогүй. Биднээс болсон. Хэрв би Com-Universe нэгдэж чадахгүй бол тэгвэл би хүчээр эзлэх болно. Тулаанд бэлд гэж занал хийлээд яваад өглөө. Гишүүд харин тулаанаас айж зүгтхаар төлөвлөдөг. Элио хамт явж болох хэсгийг асуухад одоогор тэрээр дөнгөж нэр дэвшигч тул түүнийг орхиж явахаар болдог. Гарч ирээд түүнийг дэлхий рүү буцаах гэхэд Элио дэлхий рүү буцмааргүй байгаа тул Lord Graygan-тэй сайн дураар ярилцахыг санал болгодог. Элио маань Ослоос авсан сорвоо тэдэнд тулаанаас авсан сорв гэж худлаа хэлээд өөрийгөө мэрэгжлийн хилцээр хийгчгээд хэлчихлээ. Үүнийг нь гишүүд сонсоод нааштай хандаж хэрв тэрээр Graygan-ыг буцааж чадах юм бол шууд гишүүнээр авахаар амлдаг. Элиог даалгавраа биелүүлж явах орно түүнийг орлох колон хийж өгдөг. Колон Элио. За тэгэхээр миний чиглэл юу вэ? Юу гэсэн үг вэ? Би ямар нэгэн зүйлийг өөрчлөх үү? Эсвэл зүгээр л өөртөө итгэлгүй харьяалагдах гэсэн хүсэлтэйгээ үлдэх үү? Юу? Би хэвэн. Зүгээр л хэвэн бай. Хачи юм хийхгүй шүү мэдв. Ингээд түүнийг Элиог авчирсан үе рүү буцаалаа. Харин манай ориг Элио маань бүх зүйлийг мэддэг нэгэн төхөөрөмжөөр судалгаа хийж Lord Graygan-тай ярилцах тактика боловсруулдаг. Харин дэлхий гараг дээр Ольга дүүгээ зодуулсныг дуулаад цусланг нь
ёстой түүвэгээд дүүгээ авч гарлаа. Элио харин өмнөхөөс нэг л өөр цоглог байгаад байна. Ольга ч их гайхлаа. Ольга түүнтэй дуртай харгэргийнхэн талаар ярих гэсэн ч Колон Элио ярихыг хүсдэггүй. Харин манай ориг Элио маань Грейгэнтэй ярилцахаар нэгэн сансрын хөлөгт суугаад өөдөөс нь тосон очлоо. Гэвч манай Элио хөлгийнхөө учрыг нэг л олдоггүй. Эсэргээрээ Грейгэний хөлгийг очоод мөргөд байна. Грейгэний хөлөг түүнийг хөлөгтөө татаж оруулахад дотор нь дүүрэн робот цэргүүд байж байна. Элио маш их айлаа. Манай хүн судалсан зүйлсээ болон аль болох зөрөгтэй байхыг хижээсэн ч Грейгэнийг хараад бүрч ихээр хайж орхино. Грейгэн, "Com Universe. Ийм хүнийг над руу явуулсан гэж үү? Чи миний төсөөлж байснаас чилүү сул дорой юм. Би таны талаар адил зүйлийг хэлж чадна. Com Universe-ийг зүгээр орхихын тулд та юу хүсэж байна вэ? Хэл урагчууд агаарт хашгираан дунд хэлцээр ихийг илүүд үздэг юм. Ингээд шин бууга Элиогийн урд туршиж үзүүлв. Тэгээд Элиог бас бууг нь туршиж үзхийг санал болголоо. Элио маань азар байгаа онцгноо. Энэ нь харин Лорд Грейгэн таалагддаг. Магадгүй бид ойлголцож чадах бах. Гэхдээ тэр Com Universe-ийн сул доройчууд намайг ямар нэгэн мангас шиг л харддаг юм. Тэд яаж намайг голж зүрхэлдэг байна. Хэрвээ тэнд чамайг хүсэхгүй байгаа бол яагаад чамайг хүссэн өөр газар олж болохгүй гэж чам шиг хүчтэй залуу хүсэж байгаа ямар нэгэн газар байх л ёстой. Гэхдээ Com Universe агуу өдөрдөгчд цугладаг газар биш гэж юу? Би агуу биш гэж юу? Тийм байлгүй яах вэ? Гэхдээ чамайг ойлгодгүй хүмүүстэй холбоо тогтоох гэж амьдралаа дэмий үрэх ямар хэрэгтэй юм бэ? Орхиод урагшлах хэрэгтэй. Тийм биз дээ. Грейгэй, Лорд Грейгэн Элиогийн үгийг сонсож байтал Грейгний хүн түүнтэй уулзах хэрэгтэй байна гэд ажилт нь яриаг нь тасаллаа. Грейгэн өөрийнхөө асуудлыг Элиод ярьж эхэллээ. Гэтэл Элиогийн маань хэл нь халтраад буруу зүйл хэлж эхлэв. Грейгэн жаахан ууралж эхэллээ. Элио маань сандарсандаа уламл буруу юм ярьж Грейгэнийг муу эцэг гэж хэлснээс болоод нааштай байсан хэлцээр нь сүрээд дайн болохоор болчихлоо. Баларсан. Харин дэлхий дээр Ольга Элиогийн өөрчлөлтийг гайхаад найзтайгаа ярилцаж байтал цаана нь Колон Элио маань хурууга хайчилснаа буцаагаад нийлүүлчихдэг. Азар Ольга анзаарсангүй. Ориг Элиог харин Лорд Грейгэн шоронд хорлоо. Элио маань тэнд байсан аргис нурууг нь нухад байхаар нь шийдтэл агаржуулагчийн тор сул байгааг анзаардаг. Ингээд тэрээр үүгийн өгсөн технологиг ашиглаад таталцлын хүчийг унтрааж хөөрчөчин агаржуулагч хоолоогоор гарлаа. Тэгэд мөлхөж явж байтал гинт нөхрөө унсан чинь нэг аалзны тор шиг зүйл дээр нь алдаад тогтчихлоо. Ингээд л өөдөөс нь маш аимшигтай амтан гарч ирээд түүн рүү архирлаа. Түүнийг шууд торороо ороолоо. Гэтэл Элиогийн төхөөрөмж нь ажиллаад өнөөх амтны яриаг нь орчуулна. Ямар ч хор хөнөөлгүй хүүхэд хорхой байж байна. Түүнийг Глордон гэдэг юм байна. Энэ хорхой ч гэсэн их ганцаардмал хорхой байна. Тэрээр түүнд өөрийнхөө тулааны хуйгийг танилцуулж байтал Элиог оргосон тул дууттайхоо ажиллаж эхэлдэг. Глордон тэрнээс юу хийсэн болохыг нь асуухад Элио маань түүнд итгээд бүх үннээ хэлж эхлэв. Элио, одоо би хилцээрийн хөзөр олж чадахгүй бол Грейгэн бүгдийг баллах гээд байна. Түүний үнэлдэг зүйл. Гэхдээ тэр юу үнэлдгийг би мэдэхгүй юм байна. Аав, цус, алдар суу, дайснуудынхаа зовлон үнэлдэг. Байцаарай. Грейгэн танаа аав юм уу? Би чамайг мэддэг гэж бодсон штэ. Би яг түүнтэй адилхан харагддаг. Хардаа. Поз. Энхүү Элио маань түүнээс тусламж гуйж аавтай нь ярилцахаар болдог. Глордон ч аав нь өөрт нь анхаарал хандуулах нь гэд ихэд дуртай байна. Глордон, чиний эцэг их чамд анхаарал хандуулдаггүй. Манай аавыг ч Ольга намайг тоодоггүй. Намайг замаасаа зайлуулснаар тэр өөрийнхөө үнэхээр хүсэж байгаа зүйлийг хийж чадна. Сансрын нисгэгч болох ч юм уу, эсвэл өөр нэг тиймэрхүү юм. Тэр чиний төлөө сансрын нисгэгч болохоо орхисон гэж үү? Хөөх, тэр чамд үнэхээр хайртай баха. Үгүй, тийм биш. Гэхдээ одоо бол Com Universe нэгдэх эрх чөлөө Глордонтой болсон. Энэ л миний байх ёстой газар. Тэгэхээр чи надад туслана хэлцээрийн хөзрөө. Энэ хооронд Com Universe руу Лорд Грейгэний онгоц ойртож эхэлж байгааг мэддэг. Тэд хоолоогоор мөлхөж байтал халуун лава урсаж эхэлнэ. Элио, "Байц, би галт тэсвэргүй шүү дээ. Чи тэгэд хэлэхгүй яасан бэ? Миний ам руу орчих." Гэд амандаа хийж Элиог авралаа. Тэд Элиогийн хөлөг дээр амжилттай очноо. Элио анх удаа найзтай болсон юм шиг мэдрэмжийг авдаг. Элио Глордныг дагуулад гишүүд дээр ирэхэд Лорд Грейгэн холограмаар тэдэнтэй холбогдов. Элио харин Глордныг харуулад Лорд Грейгэнийг сүрдүүллээ. Глордон ч туслаараа хэмээн жүжиглэж Глордныг гижигдэж эхлэхэд Лорд Грейгэн бууж өгөөд тэдэн рүү дайрахаа зогсоодог. Com Universe-ийн гишүүд Элиог шууд гишүүн болгохоор зөвшөөрлөө. Аав нэрх орн Глордон Элио хоёр харин төхөөрөмжийг ашиглаад хамтдаа тоглохоор явцгаана. Харин Лорд Грейгэн хүүгээ сул дорой байсны улмаас барьцаалагдсан тул түүний хуйгийг ажилгаанд оруулад хүүгээ хуйгт залах ёслолыг хийхээр боллоо. Глордон Элио хоёр ёстой хөгжилдөж өгнө. Баахан тоглоод баахан юм идээд инээлдээд хөгжилдөөд жинхэнэ найзууд болцоолоо. Ингээд тэд түр хамс хийж өөр өөрсдийн амьдралын талаар ярилцдаг. Элиогийн хувьд эцэг их нь байхгүй болсон ч эгч нь ажилтай тул их ганцаарддаг. Глордны хувьд ч мөн адил. Ээж нь байнга дайнд оролцож, аав нь ч дайн тулаан гэж явсаар түүнийг бараг л тоодоггүй байж таардаг. Элио, намайг хүсдэг цорын ганц хүмүүс явчихсан. Гэхдээ мэдэхгүй маа. Хэрв надад хүсэх зүйл юу ч байхгүй бол яах вэ? Би дэлхийг асуудал гэж бодсон. Хэрвээ би асуудал нь байвал яах вэ? Зүгээрээ
Чи надад таалагддаг. Чи надад дайггүй санагддаг шүү. Грейгийн хөлөг онгоц Глордныг авахар ирлээ. Глордон өөрийнхөө хуйгийг хараад хуйгтаа орохыг хүсэхгүй байгаа тухайга Элиот хэлнэ. Хуйгтаа орсноор тэрээр өөрөөрөө байж чадахгүй бөгөөд аавда хэлхийг хүссэн ч өөрийг нь үзэн ятхаас айсан байдаг. Ийхүү Элиот түнд туслахаар боллоо. Тэрээр Глордныг хувилахаар болоход Глордон эргэлзнэ. Элио баталгаа болгож өөрийнхөө хувилбарыг харуулхад клон Элио болон Ольга хоёр маш аз жаргалтай харагдаж байна. Элио үүнийг нь хараад баг зэрэг сэтгэлээр ундаг. Гэсэн ч тэрээр Глордныг хувилж аавд нөхөр боллоо. Жинхэнэ Глордныг өөрийнхөө хөлөгт нууж хуурамч Глордныг аавд нь хүргэж өгөхөөр шийддэг. Энэ үеэр клон Элио болон Ольга хоёр хоол идэж байх бөгөөд Ольга Элиогийн байгаа байдалд маш сэтгэл хангалуун байдаг. Гэсэн чи юу вэ? Аль хэдийн сэжиг авчихсан, үснээс нь авчихсан байна. Ольга дүүгээ хайж эхэлсэн байдаг бөгөөд үсийг нь шинжлүүлэхэд үс нь ам ороод хуурамч Элиогийн өрөө рүү явчихдаг. Ольга даган явсаар үс нь Элиод наалтахыг хараад нүднийх нь хаалтыг нээгээд тартал нүд нь байсангүй. Хуурамч Элио хай хоёулаа ярилцах хэрэгтэй боллоо. Элио хүүг нь авчирж өгөхөд Лорд Грейгэн түүнээс дайны машин болохыг хүсэж байгааг нь асуухад хуурамч Глордон шууд зөвшөөрдөг. Энхүүтэд ёслол хийн түүнийг төхөөрөмжөнд нь суулгахад тэрээр үгэндээ хурж дахин эргэж ирэхгүйгээр явхар боллоо. Лорд Грейгэн хүүгээсээ сэтгэл ямар байгааг нь асуухад хүүн хязгааргүй их дайн хийхэд бэлэн байна гэж хариулдаг. Харин Элио маань эцэст элчин сайд яг болох гэж байтал Лорд Грейгэн хүүн биш байгааг анзаараад колониг устгахчлаа. Лорд Грейгэн миний хүү хаана байна? Та яаж мэдсэн бэ? Аав хүн үргэлж мэддэг юм. Квестагаар Элиогийн бодлыг хүчээр уншуулад Лорд Грейгэн бүх үннийг мэдлээ. Хүүгийнх нь байршлыг зааж өгöd аав нь түүн дээр ирлээ. Тэрээр Элиог аюулд орсныг мэдээд түүнийг аврахаар хөлөгтэйгөө явдаг. Харин Квеста Элиог дэлхийн удирдагч биш гэдгийг мэдээд үннийг дэлгээд дэлхий рүү буцаахаар боллоо. Гэтэл Лорд Грейгэн хүүгээ олоогүй тул Com Universe-ийг эзлэн төрөмгийлж эхэлдэг. Гэсэн ч Квеста түүнийг авраад дэлхий рүү буцаалаа. Элио далаар унаж давлгаанд цохигдоод эрэг дээр гарч ирлээ. Элио тэнгэр рүү ширцээр байж байна. Элио бүхнийг нураасандаа шаналаад уйлж эхэллээ. Энэ үед Элио эгчигээ колон Элиотой хамт явж байгааг олж харна. Манай хүн юу ч хэлэлгүй явах гэж байтал эгч нь түүнийг анзаараад Элио дээр хурж ирэв. Колон Элио та зүгээр үү? Үгүй ээ. Би галзуурх дөхөж байна. Би далайн эрэг юу болохыг нь ч мэдэхгүй зүйлтэй холбоо тогтоохыг оролдож байна. Би зүгээр л маш их ганцаардж байна. Чи ойлгохгүй. Элио эгч дээрээ дөхөж очиод үнэндээ би ойлгож байна. Гэрэл асахад эгч нь элсэн дээр дүүг нь буцааж авчир гэж бичсэн байдаг. Ольга дүүгээ хараад таньж түүнийг тэрч аваад маш их санснаа түнд хэллээ. Элио гэхдээ энэ таны хүссэн амьдрал биш шүү дээ. Миний хүссэн ганцхан зүйл бол чи. Ингээд эгчдүү хоёр эвлэрлээ. Колон Элио ирж сонь зүйлс болоод байгааг тэдэнд тайлбарлана. Гэтэл Глордон Элиог хайж дэлхий дээр ирсэн тул хүмүүс сандралдаж харийн хөлгийг бүтсэн байна. Элио эгчээсээ найзыг нь аврахыг гуйлаа. Тэд төлөвлөгөө гаргаж хуурамч Элиогоор харуулуудын нэгийг нь айлхан анхаарлыг нь татаж Ольга Элио хоёр байгууламжид нууцаар нэвтэрдэг. Тэд судалгааны хослол өмсөд хөлөг рүү ойртох бөгөөд Элио хөлгийг нь онгойлгоно. Гэтэл Глордон дотор нь унтаж байлаа. Глордон задгай сансарт ниссэн тул дараад бие нь муудчихж. Энэ үед харуулууд ирж тэднийг барих гихт нь хөнхөө аргалаад буцаад Com Universe руу явцгаалаа. Элио хөлгийг нь ачааллуулж гэрлийн хурдаар явах гэсэн ч сансрын хог хаягдлаас болоод хөлг нь явах боломжгүй болчихно. Ольга харин нэг санаа сэдэж дэлхий дээр байгаа сонирхогчдын радиотой хин нэгэнтэй холбогдож чадвал хог хаягдал хаанаас ирж байгааг тооцоолох боломжтой хэлдэг. Ингээд Элио Брайстай холбогдоход Брайс Элиогоос уучлалт гуйж түүнд туслах нэгнийг холбож өгдөг. Ингээд Мэлмэг тэдэнд хог хаягдлын байршлыг нь зааж тэд амжилттай бултаж байтал дэлхийгээс холбоо тасарчихлаа. Хөлөг маш олон хаягдалд оногдож хөлгийн бамбай 10% хүртлээр буурдаг. Гэтэл Мэлмэг дөхөг дэлхий дээр тарааж улс орон бүрээс тэдэнтэй холбогдож хог хаягдлын байршлыг зааж өгнө. Хүн бүхэн тэдэнд урам зориг өгч байна. Сүүлийн том хэсэг гарч ирэхэд Ольга Элиотой хамт удирдлагыг аваад Садыг амжилттай давлаа. Глордны бие улам муудаж байсан тул Com Universe руу яарлаа. Лорд Грейгэн аль хэдийн Com Universe-ийг эзэлсэн байдаг бөгөөд Элио хүүг нь аавд нь авчирч өгдөг. Глордон ухаангүй байна. Элио Глордныг тэврэн уйлахад хүүгээ харсан Грейгэн хуйгаа тайлаад гарч ирж хүүгээ тороор хучин дулаацуулж эхэлдэг. Тэр үед харин Глордон ухаан орд сэрэглээ. Лорд Грейгэн өөрсдийгөө тайлбарл. Би чадахгүй. Чи түүнд өөрөө хэлээ. Тэр чамд хайртай. Тэр чамайг буцааж авахыг хичнээн хүсэж байсныг харал та. Би дайны машин байхыг хүсэхгүй байна. Лорд Грейгэн санаа алдахад та аль хэдийн мэдчихсэн тийм үү? Би чамайг үргэлж ойлгодоггүй байж магадгүй. Гэхдээ би чамд хайртай хэвээрээ шүү дээ. Ийхүү аав хүү хоёр ойлголцлоо. Лорд Грейгэн уучлалт гуйж бүх хүмүүсийг суллаа. Квеста Элиот элчин сайдын тэмдгийг өгөх болно. Элио гэхдээ би та нарт худлаа хэлсэн шүү дээ. Гэхдээ чи хэн нэгний төлөө өөрийгөө золиослсон. Хеликс чи жинхэнэ гаргийн удирдагч шиг гайхалтай бие авч явсан. Мөн чи энх таймныг авчирсан. Чи энд байх байр сууриа олсон. Ингэснээр Элио маань тэнд үлдэх боломжтой боллоо. Харин
Ольга эгч нь дүүний ийм жаргалтай байхыг хараад дүүгээ үлдээх хэсэг талаар бодож эхэлдэг. Элиа ч мөн эгчигээ орхиод явах талаар бодлоо. Тэгснээ тэмдгээ буцаагаад өгчихнэ. Гэр бүлийг юугаарч солих аргагүй шүү дээ. Энэ газар бол үнэхээр гайхалтай. Гэхдээ дэлхий бол миний гэр. Би нэг их боломж олгож байгаагүй ч би одоо оролдож үзмээр байна. Тантай хамт чи итгэлтэй байна уу? Бид бол гэр бүл. Энэ бол салах ёс биш. Би зүгээр л одоохондоо бэлэн биш байна. Квеста тэндээс. Би бол маш онцгой. Дэлхий гаригийн Элио мөн онцгой гэдг нь заримдаа ганцаардмал санагддаг. Гэхдээ чи ганцаараа биш. Элио гишүүдтэй болон сайн найз Глордонтойгоо салах ёс хийгээд гэрлүүгээ буцлаа. Universe-ийн хөлөг дэлхий рүү ирж тэднийг хүргэж өглөө. Дэлхийн хүмүүс өөр төрлийнхнийг нүдэрээ харцгаана. Энэ бол хүн төрлөختний эцсийн хүсэл юм. Үүнийг баг бүх соёл иргэншлээс олж болно. Шашин шүтлэг, ардын аман зохиол, мухар сүсэг, одоо шинжлэх ухаанаас өөр газраас амьдрал хайх нь манай үед бол бусад үеэс хамаагүй онцгой зүйл. Учир нь энэ үе бол бид түүхэнд анх удаа бодтой ямар нэгэн зүйл хийж чадах үе юм. Бид ойр орчмын гаригууд руу сансрын хөлөг илгээж чадна. Бид том радио телескоп ашиглаж сүүлийн үед бидэн рүү ямар нэгэн зурвас илгээгдэж байгаа эсхийг харж чадна. Тэгээд энэ бүхэн нь хүний хамгийн гүн гүнзгий хүсэлд хүрэгдэг. Бид ертөнцид үнэхээр ганцаараа юу гэд кино маань дуслаа. Киночид хийц байлаа.